Монгол улсын ардаараа өгсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард толон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчлалж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хэмнэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө нөр малын нэрхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрхчлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улаан гიშгэж, хувь хонзонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга их мэдл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Ирэх чөлөө өгнө боосон ч дугарсаар л байх болно. Алх барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонгох. Сонголт бидэнд бий. Би ганцаараа биш. За телевиз үзэгчдээ энэ өдрийн амраа болон альтгая. Иргэний зориг ногоо намын дарга Цэрэн Доржин Гаавыг миний бие 40 шахам хоног намаа сонгуульд оруулахын тулд сонгуулийн байгууллагуудтай аримын их тэмцэл явууллаа. Амаргүй байлаа. Зарим улс төрийн хүчин тэр дундаа иргэний зориг ногоо намыг сонгуульд оруулахгүй байх бодлогыг бүх төвшөнд барьж ажилласан. Бид бүхэн үндсэндээ бол бусад улс төрийн нам хүчнүүд бие даагчдаас даруй одоо 40 хоногийн дараа сонгуульд орох эрхээ авч ажил маань ингээд эхэлж байна. Тэд 100 м гүйсэн бол бид нар одоо дөнгөж гараанаасаа гарч байна. Сонгогч түмэндээ иргэний зориг ногоо нам нэр дэвшигчтэй танилцуулж байна. Та бүхэн манай нэр дэвшигчдийг хүлээж авах нь. Батцгийн Батлаг гэдэг би улсын их хурлын 67 дугаар тойрогт буюу Баянгол дүүргийн 1 2 3 4 20 дугаар ороод нэр дэвшиж байгаа. Та бүхэн аавд дэмжээрэй. За улсын их хурлын сонгуулийн 58 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Тогоочийн наран цэцэг байна. За та бүхэн намайг итгэж сонгоорой гэж хүсэж байна. Улсын их хурлын 69 дугаар тойрогоос иргэний зориг ногоо намаас нэр дэвшигч Сандуун Батбаатар байна. Намайг та бүхэн дэмжээрэй. За улсын их хурлын 63 дугаар тойрогт буюу Чингэлтэй дүүргийн 1-ээс 6 дугаар хороо, Налах дүүргийн 1-ээс 7 дугаар хороонд нэр дэвшиж байгаа Батцаахны амар төвшин байна. Та бүхэн намайг дэмжээрэй. 63 дугаар тойрогт нэр дэвшигч Батцаахны амар төвшин. Иргэний зориг ногоо нам. Намайг Давгсан буугийн чин цэцэг гэдэг. Би иргэний зориг ногоо намаас улсын их хурлын 72 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Улсын их хурлын сонгуулийн 40 дугаар тойрогт нэр дэвшигч Ганбаатарын Батболд байна. Малчин төмнийхээ эрх ашигыг хамгаалж дуурах болно. Иргэний зориг намаас хан уулын 55 дугаар тойрогт нэр дэвшигт Тогомдын Сүнжидмаа биднийг дэмжээрэй. Намайг Санжаагийн Эрдэнэ Чимэг гэдэг. Би Монгол улсын боловсролын их сургуулийн хүмүүнлэг нийгмийн ухааны сургуулийн багш. Доктор, дэд профессор ийм хүн байна. Сүхбаатар дүүргийн 61 дугаар тойрогт амьдран оршин суудаг 11-ээс 14 дугаар хорооны иргэн та бүхнийг миний төлөө саналаа өгөөрэй гэж уриалж байна. Намайг Данзан хорлогийн Дашбүрүү гэдэг. Энэ удаагийн сонгуульд улсын их хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт иргэний зориг ногоо намаас нэр дэвшиж байгаа. Манай сонгогч олон түмэн одоо нэгийг бодож хоёрыг ухаарч сонголтоо хийхгүй болвол зүгээр л энэ улс төрийн намуудын мөнгө, янз бүрийн амлалт, за янз бүрийн одоо сонгуулийн ахуул маягийн юмд хууртаад
эх орон өөрийнхөө ирээдүйг улс орныхаа ирээдүйг дэндүү хүнд байдалд оруулж байгаа учраас би энэ сонгуульд бас нэлээд идэвхтэй оролцож байгаа юм аа. Тэгэхээр хүч тэнцвэргүй тулаанд орж байна. Хүч тэнцвэргүй тулаан шударга ялалтаар төгсөх учиртай. Өнөөдөр Монгол улсад усаагаар мэт дутагдж байгаа зүйл бол шударга ёс. Нийгмийн баялагийг шударгаар хуульж иргэдэн энэ эх орондоо ийм их баялагтай, ийм сайхан нутагт аз жаргалтай амьдрах юм бүрэн дүрэн боломж байгаа. Гэтэл хүн амын ердөө гэр бүлийн 2% нь одоо нийгмийн өнөөгийн нийгмээс дэндүү хол тасархай бид нар тасархай амьдарч байна гэж ярьдаг. Тасархай амьдарч байна. Мөнгөө гадаадад байршуулж байна. Гэтэл иргэдийн ихэнх нь 98% нь өлөн зэлмэн амьдралтай, ажлын байр байхгүй, уруудсан, гоньсон, гутарсан ирээдүйдээ итгэл бас амаргүй болсон ийм цаг үед энэ улс төрийн сонгуул явагдаж байна. Тэгэхээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол орныг удирдах ирсэн намууд одоо манангийнхан гэж хэлж болох байх. Манангийн бүлэглэл өнөөгийн Монголын ард түмний өмнө нэг бол гаяа явуулсан, нэг бол ард түмний амьдрал уруудаж доройтсон хүнд байдалтай байгаа бол тэд өнөөдөр бас шангаа хүртэх цаг ирсэн гэж ингэж ойлгож байна. Нэгвэрэл энэ удаагийн сонгуулиар Монголын ард түмэн хатуухан хариуцлага тооцох учиртай гэж бодож байна. Яахаараа иргэний зориг ногоо намыг ингэж сонгуульд оруулахгүй байх хаалтыг хийвэ гэж. Өрсөлдөгч нар биднээс маш их жирхэж байгаа. Энэ бол зөвхөн их хурлын төвшөнд биш, түрүүн би хэлсэн нийслэл бүр аймгийн төвшөнд хүртэл одоо манай намынхны эсрэг ингээ хаалт тавьсан. Гэвч бид нар шантраагүй. Бид нар энэ хугацаанд үнэн ялна гэдэгт итгэж ийсэн. Тийм учраас шүүхийн бүх шатанд ялсан манай нэр дэвшигчид мандатаа авсан. Яг нэг хэцүү юм нь юу гэхээр нэг тэгш гараанаас бид хүн өрсөлдөж чадахгүй байна. Тэд нар аль хэдийн штабуудаа байгуулсан, аль хэдийн хэвлэх материалуудаа хэвлүүлээд тараас нь түгээсэн байхад манай одоо намаас нэр дэвшиж байгаа манай хүмүүсийн хувьд дөнгөж одоо бүх юмаа тгээс эхлэх, зохион байгуулалтаа хийх, унаа машина олох, тойргийн сонгогчдоо судлахаас ахуулаад ийм амаргүй хүч тэнцвэргүй тулаанд орж байна. Гэвч бид нарт нэг итгэл байдаг. Яг тэгэхээр бид хүн бол зөв үнний төлөө явж байгаа учраас ялна гэсэн итгэл дүүрэн байгаа. Бид ялах болно. 6 сарын 29-ний өдөр үнэн ялах тийм гэрэл хийсэн өдөр ирнэ гэдэгт огт эргэцэхгүй байна. Баярлалаа. Ардчилсан Монгол улсын ардаараа өнгөрсөн хүү би. Алд биенийхээ нэрхийг эдэлж ам нээж үгэн хэлв. Ард толон гайхав. Ардчилсан намынхан уурлав. Дөшмөдийн хор хөдөлж төрийн цагтаад дуудагтав. Хин чамд цагаалсан. Хэдэн төгрөг авсан. Хэлсэн үг үзэл бодлосоо урвлаа. Хэн нэгний төлөө жүжиглэлээ гэв. Угаарч тунгаавал энэ бол уран бүтээл биш. Улс орныхон төлөө уурлаж бухимдсан, уухаж дэмжсэн ухамсарт иргэн миний уушигнаас гарсан үг. Ардчил гэдэг намын шошго биш. Ард түмний өмч үнэт зүйл гэдгийг амраа гэдэг нэрээрээ 10 жил хашгирлаа. Алив хаан вэн тэр амлаад байсан ардчилж байна. Хэлсэн үг үзэл бодлосоо хинэн өнөөдөр урвсан юм бэ? Хүн шиг бид амьдрсан уу? Улс шиг та нар хөгжүүлсэн үү? Монголын шинэ иргэн 20 сая мөртөө морь малын нэрхийг боодол бохны үнэтэй ажилгүй орлогогүй авсан цалингүй иргэн айдас давтаж амаан өдүүлсэн эрх чөлөө. Та нар харин юу хийчих вэ? Олоолаа ялсан ч цөөхүүлээ та нар хөлжлөө. Офшортой сайд орхиогүй төрийг бүтээлээ. Ардчлалын хилээд бодсон үр могоо та нар ард түмнийхээ итгэлийг ирээдүйтэй хамт зарглаа. Та нар хэн юм бэ? Хууль ёсыг улантан гიშгэж, хувь хонцонгийн хэрэгсэл болгож, туганд нь мөргөж сүлдэндэн залбирдаг Монгол төрийг тулга тойрсон хэрүүл тамга эрх мэдэл булаалтсан талбар болгодоо эн чинь хэнийг авьяа юм бэ? Итгэлийн минь гүүрэн дээр гიშгэж гарч ирчгээд эргээд та нар өөрснөө эвдэж нурааж шатаалаа. Энийг чинь дуугаа хараад үлдээж сууж чадахгүй. Эрх чөлөө өгнө боосон ч дугарсаар л байх болно. Алах барьсан та нарт ард түмэн чинь хадаас шиг харагдаж байна уу? Ахиад уулзах нүүр гэж би дахиад сонгох. Сонголт бидэнд бий. Би ганцаараа биш.